байцгаана уу? Заа байна. Маяа байна. За бидний сувагт тавтай морил. Бидний сувгийн хамгийн анхны бичлэгийг яг одоо хүлээж авч сонсож байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид хоёр болохоор энэ хүү сувагтаа хүн болгоны амьдралд тохиолддог нандин, халуун, гунигтай гэх бүх төрлийн мэдрэмжүүдийг, дурсамжуудыг сэтрээсэн тийм халуун тутан яриа өрнүүлэх болно. Энэ дээр болохоор бид хоёр өөрсдийнхөө туулж мэдэрсэн, сурсан тэр мэдрэмжүүдээ, тэр бодлуудаа өөрсдийнхөө илэрхийллээр гаргах тийм халуун тутан яриа өрнүүлэх болно. Тийм болохоор та бүхэн бидний сувгийг дэмжиж subscribe дараарай. За өнөөдрийн сэдв юу вэ? За хоёул өнөөдөр юуны тухай ярих вэ? Хоёул өнөөдөр бид ер нь амьдралдаа яагаад ганцаардч сурах хэрэгтэй юм бэ гэдэг тухай ярив. Юуны өмнө ганцаардл гэж юу юм бэ? За яг явд. За миний хувьд ганцаардл нь би энэ ер нь бол хоёр хэсэгт хувааж үзнэ ганцаардлыг би бол яг ганцаараа ингээд ганцаараа байж нэг ганцаарж байгаа ганцаардл олон хүмүүс дунд одоо гэр бүлтэйгээ ч юм уу тий эсвэл найзуудтай байсан ч гэсэндээ эсвэл бүр ингээд нөгөө төвхөртэй ч юм уу хөртэй ч юм уу бүр ингээд хостой хүн ч гэсэндээ ганцаардаг. Энэ ганцаардлыг би бас тэр ганцаараа байхаас өөр ганцаардл гэж би бодож байна. Чиний хувьд хоёлаа ихэндээ ингээд товч ярьж байгаа ч нэг хоёр дэлгэрүүлээ явах. Миний хувьд бол хүмүүстэй байсан ч ганцаарддаг гэдэг шүү дээ. Тэрийг бол харьцангуй мэдэрч байгаагүй юм шиг байна. Яг мэдэрчээсэн ч санахгүй байх шиг байна. Яг хамгийн ганцаардж байна гэдгийг бүр хамгийн сайн мэдэрчээсэн үнэ гэх юм бол бүр яг гав ганцаараа амьдардаг байх та. Илүү мэдэрчээсэн. Хүн ганцаараа байхдаа ч ганцаардахгүй байж болно шүү дээ. Гэхдээ би яг тэрийг ганцаарддаг байх үедээ нэлийн тэр мэдрэмж нь нэг юм ямар нэгэн зүйл рүү амар юм сорогдож ороод байгаа юм шиг санагддаг байсан. Одоо тэр байшинд байгаа бол тэр байшиндаа би бүр ингээд буланд ингээд сорогдож үлдээдж байгаа юм шиг. Тэгээ тэр байшингаас гарах нь тийм нэг л болохгүй зүйл юм шиг тий. Тэгслээ ингээд нэг юм бүрэг амар юм харанхуу юм шиг дотгошоо болж байсан. Энэ мэдрэмж бол миний хувьд бол ганцаардл гэдэг тодорхойлохоор. Би бас яг нөгөө хоёулын мэдэрсэн гэдгийгсэн шүү дээ ганцаардлыг. Тэгмүүд яг би яг тэгж ганцаараа амьдардаг байхад бас яг над мэдрэмж чинь бол авч байгаагүй. Над мэдрэмж чи яг чиний энэ хэлж байгаа мэдрэмжийг би хэзээ авсан бэ гэхээр би яг олон хүн дунд тахтаа авчихсан. Гэрийнхэнтэйгээ байхад найзууд хүн байгаа, олон хүмүүс дунд байгаа хэрнээ би яг над мэдрэмжиж авчихсан байхгүй. Нэг тийм олон хүн дунд ганцаардахаар хүн ингээд зүгээр ингээд инээгээд хөөрөө тэр үедээ бол зүгээр юм. Тэгсэн хэрнээ яг нэг ингээд зүгээр ингээд хэсэг ингээд инээгээ юмэрчснаа гинт ингээд бичээ амир ганцаараа штэ гэдэг юм уу нэг тийм сонирн бодол ороод ирчихдэг зөв. Зүгээр одоо ингээд хоёлаа ингээд инээгээл уулзаал юм яриж штэ. Тэмүүт гинт надад тийм бодол ороод ирчихдэг. Яа би одоо ингээл ганцаараа ч юм уу те инхээр угаасаа надад өөр хинч байдгүй би ингээл болчих гэсэн гинт тийм бодол ороод ирчихдэг. Тэнгүүт тэр бодол нь мэдрэмж нь ингээд нэмэгдээд ирэхээрээ тэрний гонигл татлаад эхэлдэг.
болчтой юм шиг санагдсан. Одоо тэр хүмүүстэй хата ганцаардсан мэдрэмж авчихсан гэсэн шүү дээ. Тэр ингээд тэр хүмүүстэй хамт байгаа тэр гадаад орчны нөлөөдлөөс үүдээд байна уу? Эсвэл бүр зүгээр ингээд тэр хүмүүс ингээд тухайн үед vibe нь ингээд гоё байгаа ч гэсэн зүгээр гигвэн дотроос чинь би ганцаараа штэ гэдэг тэр бодол төрөөд юм уу? Тэр яг юуны нөлөөллөөс юм бэ? Би нөгөө олон хүмүүстэй байхдаа ганцаардал гэдэг тэрмжиг бараг мэдэрч байгааг болохоор аюул сонирхолтой санагдаад байна та. Миний хувьд тэр үед бол би өөрөө мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо ингээд тэр үе бодохоор би зүгээр тэр хүмүүстэйгээ тотн биш гэх нь бас хашийн тотны үед бол тотн зөө. Одоо ингээд гэр бүлийнхэнтэйгээ мэдээж тотн байна, найзуудтайгаа мэдээж тотн байна. Гэхдээ бүр тотн сэтгэлийн одоо яриа ч юм уу тий өрнүүлэгч гэх юм уу. Тийм зүйл бас жоохон хомс болохоор би тэднээс өөрийгөө хаачдаг заяа. Яг ингээд нөгөө одоо жожиг болохгүй ч юм уу жожиг тал руугаа яваад уг нь ингээл яриа л энэ заяа. Яриад уулзаал ингээл байгаад байгаа хэрний нэг тийм сэтгэл дотроо яг ганцаараа нэг тийм жожиг юм шиг тэгээд ингээ хүмүүс ингээд над руу за яасан ийсэн гингүүт нь би ингээд сэтгэлээ нээж ярьж чаддаггүй биш ярихыг хүсдэггүй бүр яриг бол ярьж чадна гэхдээ хүсдэггүй тэгээ яг ингээ ганцаараа би ингээд яг ингээд ганцаараа байгаа гэдгийг мэдрээ тэрэндээ шаналаад тэгсэн хэрнээ хин нэг би ирж ерөөсөө хайхгүй би одоо ганцаараа одоо надад яг хэн хэрэгтэй юм ч гэх юм уу те тийм хүнтэй би ингээд тотно үе гэж яг хэрж хайхгүй гэхдээ яг ганцаараа тэгээ энэ нь болохоор яг юунаас болоод би энэ найз төхтэй гэр бүлтэй ээжиж би яг ганцаардсан мэдрэмж аваад байгаа юм бол бодонгууд би яг гэрийнхэнтэйгээ найзуудтайгаа яг сэтгэлээ уудалж амар тотно ярьж байгаагүйс болсон юм болов уу гэж би одоо бодоод байгаа. Тэр үедээ би мэдхгүй одоо ингээд бодохоор тийм юм шиг байгаа. Одоо тэнгуут би гэрийнхэнтэйгээ л шал өөр заяа. Тэр үеэсээ. Одоо би гэрийнхэнтэйгээ бол тийм байгаа энийг ганцаарсан мэдрэмж авахгүй байгаа. Тэгээд энэ хоёрын ялгааг нь бодонгот би илүү гэрийнхэнтэйгээ яг сэтгэлийн яриа ч юм уу тий бүр дотор тэр ингээд зүйлээ гаргаж уудалж чаддаг болсон юм шиг санагдсан. Тэнгуут миний тэр нөгөө тийм гонигсан ганцаарсан мэдрэмж байхгүй болоод. За тэгвэл хоёулаа ингээд айл ал төрлөөч ямарсан ганцаардлыг бол мэдэрчлээ шүү дээ тий. Тэнгүүд тэр ганцаардлыг мэдрээд хамгийн одоо хүрч байсан доод зэгт хүрч байгаа шүү дээ тий. За тэр үедээ за ер нь энэ ганцаардлыг би давж гарахгүй болвол би ер нь болохгүй болчиход байна шүү гэдгийг яг ямар үед яг юунаас мэдсэн бэ? Олж харсан бэ? Би яг ганцаардлын хамгийн доод зэгээ би яг тэр олон хүмүүс дунд ахтаа ганцаарсан ганцаараа мэдрэмж авсан гэж би тэр үеэ би хамгийн ганцаардлыг амар их туйлдаа мэдэрсэн үе гэж би бас яг бодож байна. За яагаад гэх юм бол би тэр ганцаарсан мэдрэмжийг мэдэрч явсаар агаад ингээд бүр ингээ гүн мэдрээд тэрэндээ бүр өөрөө итгээд ингээ автаа явж байгаа штеп. Тэр үедээ би шин ингээд хүмүүнтэй ингээд танилцах ч юм уу шин найз нөхдөд бодлоо гэж ерөөсө бодохгүй өөрөө ингээ хаачаад тэмүүтээ би ахаад тэр үедээ ингээд за би ер нь ганцаардаа сурах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй би ингээд хин нэгнээс ингээд нэг юм одоо гордоод байгаа юм шиг тий. Хин нэг хүлээгээд хин нэгнээс нэг юм гордоод ингээл хараал өөрөө ингээл зогсоол ингээл гуниглал ингээ явах юм бол бистэй гуниглаалах юм ингээ би ингээ хангалттай гуниглаж байгаа штеп. Гуниглаад хямраад тэргээ дагаа сэтгэл зүй бол бүр маш ингээд хэцүү болоод тэнгуут би яг ингээд ганцаараа бай. Би нэг өмнө ингээд олон хүмүүстэй байхдаа би ганцаарсан гэсэн шүү дээ. Одоо тэнгуут би яг биеэрээ ганцаараа амьдрий, ганцаараа бүх юмыг ингээд туулах гад үзье. Тэгээ тэр үеийн ганцаардл ямар ах нь тэгээ би магадгүй ганцаараа амьдрах юм бол би яг ганцаардл гэдэгтээ бүр жинхнээс ингээд нүүр тулаад те би тэрийг яг тавж гарч чадах юм шиг байна гэдэг мэдрэмж надад төрсөн аахгүй. Тэгэхгүй би ингээд нөгөө хүмүүстэй ингээд байхдаа ганцаардаад байна гэхээр би тэрийг тавж гарч чадахгүй байгаа цаахгүй. Зүгээр л ингээд яг нэг хин нэг ирээл намайг
одоо тэр ганцаардлаас аваад гарчих юм шиг санагдаад зүгээр нэг хин нэгэнд найдаад байгаа мó хин нэгнийг хүлээгээд байгаа мó тэгээд л ингээл ихтэй өөрөө тэрнээ ганцаардаад л байгаад байдаг байсан. Тэгээд би яг л би ганцаараа амьдарч иж яг энэ зүйлтэй би өөрөө нүүр тулах юм байна. Тэгжээж би энэ зүйлээс яг би давж гарч чадахгүй юу гэдгийг өөрөө мэдх юм байна. Энэ зүйлээс би яг авахын аваа сурахын сураад тэгж явж чадах юм байна гэд. Тэгээ би яг ингэж ганцаараа амьдрах ганцаардыг хүсэж тэр зүйл рүү яг орж эхэлсэн гэх юм уу. Өөрөө нүүр тулахын тулд нүүр тулахыг би өөрөө хүсэж сонгосон. Яг ингээд тэгвэл би яг давж чадахгүй юм мэдээд заахгүй тэр олон найзууд маань намайг ойлгох хэвээр найзууд намайг ойлгохгүй байна. Гэрийнх маань намайг ойлгох хэвээр яагаад энийг намайг ойлгохгүй байгаа гэдэг хин нэг нь буруу өгч ч юм уу хин нэг эсвэл хүлээгээд найдаж байгаа юм уу тийм мэдрэмжтэй байгаа ч учраас за хин нэг юм бол хэзээ ч намайг ирж аврахгүй байна. Зөвхөн би өөрөө өөрийгөө аврах юм байна. Гэхдээ би яаж өөрөө өөрийгөө аврахаа мэдэхгүй байна. Гэхдээ энэ зүйлийг би илүү гэд мэдрээд тэгжээж би энэ зүйлийг яаж давж гарахаа ойлгох юм шиг байна. Одоо бол би яаж давж гарахаа ойлгохгүй гэд. Тийм учраас би яг ганцаараа бүр ингээд гэрийнхэн аав ээжтэй гэрийнхнээсээ тусгаарлаад найз нөхдөөс одоо тусгаарлахын цаашин. Гэхдээ юу нь бол ингээд би дагаад за тэгээ бүр ингээд их орондоо биш бүр ингээд гадагшаа ч юм уу бүр ингээд яг ингээд шинэ амьдрал ганцаархан охил тавихыг илүү хүссэн. Яг зөвхөн өөрөө өөртөө нүүртүүлээд би яг хин блэ гэдгийг мэдрэхийг хүссэн. За тэгээд тэр хүслийнхаа дагуу ганцаар амьдарч эхэлсэн. Тэгээ яг гадаад орнд яг ингээд цоошин амьдралаас яг хөл тавьж эхэлсэн байгаа. Тэгэж яг ганцаар амьдрах тэр ганцаардалтай бас нүүр тулж үтсэн байгаа. Хоёрын ер нь бол нөхцөл байдал айгүй эсрэг байхгүй. Би болохоор гадаадад амьдарч байх явцдаа анх ингээд ганцаардал гэдэг зүйлийг анх мэдэрч үзэж байгаа байхгүй. Тэг бүр яг ингээд үнэхээр бүр хамгийн ингээд за эндээс гарахгүй бол би үнэхээр ингээд дооцгтэй тий бүр хүрсэн байна гэдэг мэдэрсэн зүйл нь би амьдарч авах хугацаанд яг тэр үедээ шүү дээ тий өмнө хэлжсэн тий ингээд 6 сарын турш орой бол уудаг гэсэн. Тэгээд тэгжиж баймарсан унтдаг болсон юм шиг тий. Тэгээд тэр нь болохоор 2 лац пи байдаг гэсэн л да. Тэгээд эхлээд бол би ингээд ажилласан болохоор ядраад байна. Эсвэл би ингээд айгүй хичээл хийсэн болохоор ч юм уу тий. Ингээд би зүгээр амар ингээд ядраа тайдаг сайн унтахын тулд ууж ийн гэж бодож ер нь тэр үдээс өөрийгөө хуурсан маань заа. Тэгээд явц дундаа тэрнээс болж чадхаалцсан. Ингээ болох гэж үзэж байгаа юм бол та за удаас болохгүй бараг л ярих юм болох хоо дээ нөө гэ тэ өөрийгөө тач авч чадахгүй болох вэ. Тэгээд болох тэр өдөртөө ингээд оройдоо уухгүйгээр орондоо орно шүү дээ тий. Унтаж чадахгүй. Ингээд хөргөөгөөл дээшээ ч нэг хараад доошоо ч нэг хараад. Тэгэл нэг өнгөрн, хоёр өнгөрн. Тэгээ надад бол ингээд шөнө 3 цагт ингээд дэлгүүр гараад 2 глас пив аваад гэрлүүг ороод уугаад ном унтчихсан тийм үеч байдаг хгүй юу. Тэгээ яг тэр үедээ л за өстө болохгүй болж байгаа юм байна да. Тэр чинь бүр тэгээд 6 сар гэж худлаа ирсэн шүү. 3 сар юм байна. 2-оос 3 сар. Тэгээд тэр үедээ хамгийн сайн ойлгож байгаа шүү дээ. Тэгээд би бол тэндээс гарахын тулд буцаа Монгол явсан. Тэ тэр ганцаардал сарангуу. Тэнгөт би болохоор тэр ганцаардлыг мэдрэхийн тулд Монголоос явсан байна шүү. Тийм үү. Яг эсрэг байна тий. Яг эсрэг. Тийм ээ. За тэнгуут би ингээд заяагаас нэг зүйлийг асуумаар байгаа байхгүй юм. Яг тэр ганцаардаж байх тэр ганцаардлыг ингээд давн туулах гээд явж явах үедээ ч юм ингээд хийдэг байсан сонио үйлдэлүүдийн тухай ярьж. Ингээд би болохоор одоо уудаг байсан гэж байна шүү дээ тий. Эсвэл уудаг байсан тий би бүр ингээд дуу хөгч хүмүүс бол үнэхээр салхаа байсан. Зөвөр
өглөөсөрөө шууд дууг ч юм ер нь юу ч хийсэн ингээд ямар нэг юм сонсч ижил би ингээд арай нэг юм хин нэгэнтэй байгаа ч юм шиг тийм мэдрэмжийг авдаг гэсэхгүй юу. Яж тэр үед яг ганцаараа амьдардаг байсан. Тэгээд мөн дээрэс нь идэлт айгүйх иддэг зүгээр харсан болгоно бол идэх гэдэг ч юм тий. Нэмэрхүү үйлдэлүүдийг хийдэг байсан. Түр саягийн үед. Би яг тэр үеэсээ гарахын тулд юу идэв гэсэн гэхээр би өөрөө амирх завгүй ойлгодог байсан. Айгүйх завгүй ойлгодог байсан. Хичээлээ хийн, тэгээд хажуугаар нь ажил хийн, тэгээд бэлтгэл хийн, тэгээд тэгжэл миний яг 24 цаг бол нэг унтах цаг нь нэг 6 цаг хүрэх үгүйтэй л үлдчихдэг байсан. Тэгээд хажуугаар нь гэр орныхоо ажлын нэтэрээ тэгээд тиймэрхүү байсан. Ер нь бол өөрийгөө айгүйх завгүй ойлгосон. Тэгээд илүү хөлсөө гаргах, илүү бэлтгэл хийх, илүү хөлсөө гаргах, илүү их тийм нэг өөрийгөө өөрчлөх гэж айгүйх үзсэн. Тэр нь яг намайг ер нь бол ганцаардлаас бол гарахад маш том нэмэр болсон. Би ингээд өөрийгөө жоохон ч гэсэн өөрчлөөд ингээд жоохон ч гэсэн өөрийгөө ингээд өөрөөр харж эхлэнгүүт миний ингээд ганцаардл ингээд баг яг тэр хэмжээг нэг жоохон надаас холдооччихсан байгаа юм шиг. Баг хэмжээгээр. Эсвэл ингээд дотроос маань дахиад нэг өөр хүн ингээд нэмж гарч ирээд би байгаа штэ ч гэдэг юм уу нэг тийм мэдрэмж өгөөдчих юм уу. Ер нь бол тэр гунигийн тэр ганцаардлын мэдрэмжийг бол миний өөрчлөлт бол надад бол яг өгч гисэн. Тэгээд би тэр өөрчлөлтийг авахын тулд би өөрөө маш их завгүй ойлгодог байсан. Тийм лээ. Над шиг тийм яг тэр ганцаардлыг мэдэрч явах үед тэгэж би бол яг ганцаар тэр тийм мэдрээ явж байхдаа ерөнхийдөө илүү жоохон эрүүл бус аргуудыг ашиглаад байна. Уудаг ч юм уу. Заяад бол тийм байдгүй юм тий. Би бол яг тэгж тэрийг мэдрээ тэгж ууж муудаг ч юм уу тийм юм бол ерөөсөй байгаагүй. Угсаа надад их ямарч боломж нөхцөл нь тэр үед байгаагүй. Тэгээд тийм болохоор угаасаа тэгж сэтгэлээ одоо тэгж тайтгаруулах ч юм уу тий. Ингээ тгийгсэн ямар нэг нэмэр бодолч угаасаа надад байгаагүй. Мэдээж маш их гунигалж одоо өстой нэг яг тэр гунигийн үеэр бол өстой нөгөө уйл газар хүртэл олддгоо гэж тэр өгүүлбэр надад энэ үг ямар үнэн үгүй гэж би үнэхээр тэр үгийг л өстой ямар үнэн үгүй гэж бодсоор хагаад уйлах гээд уйлах газар олдохгүй байсараагаал тэгэл нэг тийм өстой амьд зомби өстой нэг тийм амьд зомби явж байгаа л тэгэл нэг жоохон тасгал хийж эхлээд нэг жоохон завгүй байгаад яг ингээд тэр үед хичээл хажуугаар яг ажил хийж гисэн. Тэгээд ажил хийж эхлээд ингээд явсан чинь миний тэр нөгөө гунигт амьдрал маань ингээд жоохон өөрчлөгдөж байгаа ш. Ингээд ажлын өөр юм орж ирээл, тасгалын өөр юм орж ирээл, дэглэм орж ирээл, хичээл орж ирээл ингээд жоохон завгүй болоод эхлэнгүүт завгүйс нь илүү дээр юм байна. Ингээд байж яснаас завгүйс нь илүү дээр юм байна гэд. Тэгээ завгүй байх амьдралдаа илүү дуурлаад нэг мэдсэн би жоохон өөрчлөгдсөн. Тэгэл түрүүн жоохон өөрчлөгдөх тусам миний одоо тэр ганцаардл маань жоохон арилж эхэлсэн. Тэгэл би илүү тийм завгүй байх зүйлийг илүү сонгож тэгж явсан да. Хоёлынх ч бүр яг ингээд юмгээр эсрэг байна тий. Үнээр эсрэг байна. Тийм ээ. Өвөө нэг бүр хамгийн түрүүнд асуух хэрэгтэйсэн баха. Гэхдээ нууц биш бол хэлж болно гэм бол яг юу энэ ганцаардал түрээд энэ ганцаардлаас нэг глоу ап гэж гарсан байна шүү дээ тий. Яг юу хүргэсэн бэ? Яг энэ бүхэнд нууц биш бол. Нууц биш. За. Ер нь бол одоо анхны хайр. Хөөрхөн битүүр бас удаа үерхчихсэн байсан. Тэгээд битүүрийн нөлөөр нь бол за ингээд үерхэж явах хугацаанд ингээд бүр ингээд ихнэр нөхөр болоод ингээд суугаад хамтдаа амьдралаа үргэлжлүүлнэ гэд явчихсан. За тэгээ миний анхны хайр байсан учраас би яг нөгөө итгэвчсэн. Би л яг энэ хүний ихнэр болох юм байна. Энэ хүн л яг миний нөхөр болох юм байна гэт тэрэндээ бүр итгээд өөрийгөө бараг ингээ нөгөө котлчихсан юм шиг байсан л юм байлээ л дээ. Тэгээд тийм болоогүй. Амьдрал санснаар болоогүй. Тэгээд тэр надад бол маш хүн цохол толсон. Би ерөөсөө сална гэж ерөөсөө бодож байгаагүй. Тэгээд салсан. Тэр юу нь бол амар хүн цохол толсон. Тэр хүн миний бүх юм болцсон байсан байхгүй юу? Тэр хүн миний бүх юм болцсон байсан. Тэр хүн
гүүгээр миний амьдрал байхгүй юм шиг хэмжээний тийм амар орон зай тэр хүн миний амьдралд эзэлж исэн. Тэгээд тэр хүн байхгүй болсон өөрийнхөө амьдралд би итгэж ядсан. Нэг тийм ингээд нэрэн би одоо ингээд яг ингээ ганцаар болчихж байгаа юм уу? Хэдий надаа гэр бүл найз нөхөд байсан ч гэсэн тэр хүн явчихгоот шууд миний амьдрал хоосорчж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнийг би ингээ нөгөө үнэхээр л нөгөө анхных байсан ямар ч нөгөө мэдлэг туршлага юуж авахгүйсэн болохоор би тэгэл тэр хүн шууд бүх юм шиг тэр хүн тандсан байлээ. Тэгээд тэр хүн явсан цагт яг тэр ганц олон хүнд байгаа ч гэсэн тэр ганцаарч байгаа тэр мэдрэмжийг мэдэрч эхэлсэн дээ. Тэр зүйлээс болж тэр хүн бол тэр салалт маш хүн цохилт болж орж ирсэн юм шүү дээ. Тийм, ер нь бол маш хүн цохилт болж ирсэн. Чиний хувьд? Миний хувьд бол би гэрээсээ холдоод. Тэгээд яг ганцаараа брэг гадаад оронд тэгэд ингээ надад итэх хүн байхгүй. Тэгээд нэг тийм нэг гоё ярилцаа суучих тийм хүн байгаагүй заяа. Тэр үедээ ингээд нэргэн тойронд байсан хүмүүс нэг л тийм хутлаа нэм айгу тийм дүрсгсэн тийм хүмүүс байсан нь намайг айгу унтраасан юм. Тэгээд цаашдаа уг нь гадаад оронд ядаж хин нэгэнтэй ганцхан хүн л ямар тийм дулаахан нэг хүн байхад л тэгээд өөр нь болчтой шүү дээ. Нэг гоё хаяа нэг уулзаад кофе уугаа суухад ч гэсэн арай нэг хайтай гоё байдаг. Тийм хүн байгаагүй. Тэгээд мөн яг хамгийн том шалтгаан нь би ингэж бодож байгаа. Гадагшаа явахдаа гадагшаа явна гэж төлөвлөж яваагүй байхгүй юу? Бэлдэж. Зүгээр маш гинтийн байдлаар гинт ингээ шийдвэр гаргаад тэр нь ингээ айгүй хурдан, айгүй амархан бүтсэн заяа. Тэгээд явцсан чинь ямар ч зэмстэй санааны бэлтгэл авахгүй. Тэг өмнө тэгж гэрээсээ удаан явж байгаагүй болохоор гэрээ санахаас ахуулаад ингээл хөрх асуудлууд гарч ирж байгаа. Тэд нэрийг яаж давж гарахаа мэдэхгүйсэн. Тэг давж гарахаа мэдгүй. Тэг санаж байгаа үедээ хүн чинь ингээд би гэрээ санаад байна гэж хөлөөж хөвсөн ч болох хэвээр. Ер нь болох юм байл шүү дээ. Одоо ер нь ямар нэгэн мэдрэмж мэдэрч байвал тэрийг ил гаргах нь аюул чухал юм байна шүү дээ. Тэр хугацаанд болохоор би за одоо би Монгол буцсан гэсэн шүү дээ. Тэр хүртэл 2 жилийн хугацаа авахгүй. Тэр хугацаанд би ер сэтгэл хөдлөл ил гаргахгүй байдаг гэсэн зав. Би ойлгохгүй. Би ингэж хүчтэй авах хэвээр. Би ийм байх хэвээр гэд ингээд өөрийгөө аим хүчилдэг байсан зав. Тэгээ одоо бодох нь ингээд тэр үедээ хин нэгэнд гомцсон гомдолч юм уу эсвэл ингээд өөртөө урам хугарсан ч юм уу юу ч хийж болно. Тэр мэдрэмжүүд би ерөөсөө ил гарахгүй бүгдийг ингээд дарчдаг байсан. Тэгээ жоо ингээд ойлгох гад хүн л юм чи ингээд хэцүү санагдаж штэ. Тэгээ жоо ойлгох гад эрэнгүүтээ би шууд гү ойлгохгүй шүү. Ийм юм дээр ойлгохгүй шүү. Ингэхгүй шүү гэж шууд дарчдаг байсан зөв би өөрийгөө. Тэнгүүт тэд нар чи ингээд хуримтлагдаад дотроосоо өөрийгөө жоохон харан өнгөр будаж эхэлж байгаа юм уу да. Түрүүнээс шүү дээ. Тэр ингээ амьдрдаг байсан өрөөндөө ингээд нэг юмд ингээд сорогдоод байгаа юм шиг тэр өрөөнөөсөө ингээд гар хөслөхгүй болсон тий. Гадагшаа гарах нь аюултай юм шиг тийм мэдрэмж төртөл ингээ өөрийгөө дотроос нь айгу хараар бодсон юм уу. Тэгээд ганцаардалд хүрсэн гэж би бодож байгаа. Хамгийн том нөлөө нь бол энэ ерөөсөө ил гаргаагүй. Тэгээ бид нар яг тийм ганцаардал руу бүр ингээд гүн оруулах тэр том нөлөө нь бас яг тийм нөгөө сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүйгээс бас аюух болд юм гэж би ойлгосон. Өөртөө нөгөө ингээд уйлмаар ингээд тавчтаад ингээд дөрлөө чарлаа чамаагүй те уйлмаар байхад бид нар ингээд энээс олж би ойлгохгүй те. Одоо жишээ нь би гэхэд тэр залуугаас салаад одоо би эрэгтэй хүнээс олоод ингээ уйлаад ингээ хямраад байж ах гэж тэ нэрээстэй тэхгүй шүү гэл ингээл өөрөө сэтгэлээ ингээл амар бараал ингээл тэгэл дотор тавьчтаал ингээл яваалын тэр нь ингээл нэмэгдээл хуримтлагдаал ингээл байгаад тэрэндээ улам хэцүү санагдаад улам хүндэрдэм байлээ л дээ.
Харин тийм билээ. Яг нөгөө сэтгэл хөдлөө ил гарахгүй хань л нь бол хамгийн буруу юм билээ. Тэгээд ганцаардалт хүмүүс янз бүрийн шалтгаанаас болж байгаа болоход ахал та. Тийм. Өөрийн хувьд бол юм байна. Тэгээд хүн бүр ингээд бас заавал ганцаардах хэрэгтэй гэсэн үг биш л те. Гэхдээ туулдаг. Тэгээд тэрийг давж гардаг. Эсвэл мэдрэмжүүд нь өөр байж болно. Хүн болгон энийг туулдаг, туулж гардаг. Гэхдээ мэдрэмжүүд нь, тохиолдлууд нь өөр байж байна. Тийм. Бид хоёр шиг ингээд нэг бол ингээд салдаас болоод ч юм уу те. Эсвэл нэг бол ингээд гинт орчин солигдоод гав ганцаараа амьдрах болоод ирсэн чинь тэднийг бас аим хөөрхөн зохицуулсан хүмүүсээс байгаа шүү дээ тий. Одоо ингээд салангуудаа яг мэдээж жоохон гонхтой ингээд хамт байдаг байсан тэр хүн байхгүй. Тэгээд хамт ингээд сонсдог байсан дуугаа ингээд ганцаараа сонсох тэр хүн өгүүлдэг ч юм уу тий. Тэгээд ингээд хаана газар ингээд явж хахаар би тэр хүнтэйгээ хамт ингээд энэ кофе шоп цочсон да гэдэг ч юм уу ингээд яг юу л дээ. Тэгтээ тэднийг ингээд айгүй хөнгөн зохицуулдаг өөрийгөө авч гардаг хүмүүс ч байдаг юм байна лээ. Яг миний нөхцөл төр ч гэсэн харин ч ингээд гадаадад ирсэн дээрээ гээд ганцаардахаас илүү ингээд нэг юм сонирхолтой байдлаар амьдрах гэж үздэг хүмүүс ч гэсэн байгаа. Ер нь янз янз л тий. Тэр яг зохицуулаад сурч усуд бол ганцаардаад сурчсан хүмүүсийг би зохицуул сурж байгаа гэж бодож байна. Өмнө нь ямар нэгэн зүйл дээрээс. Тий. Миний сэтгэл зүй яахаар ингэдэг лээ. Яахаар би 50 хандах уу? Яавал ингэхүү гэдэг өөрийгөө нөгөө мэдээс яг сэтгэл зүйг өөрөө хянаа сурцсан хүмүүс бол яг дараагийн тэр нэг цохилтуудыг бол тэгэж буруу сэтгэл готролд ортлоо хүлээж авах уу юу гэдгээ зохицуулаад сурцсан байдаг баха. Гэж бодож байна. Одоо чи битэр ч гэсэн одоо тэр ганцаардлыг бол мэдрээгүй зүйлээ мэдрээд давж туулах гэж явсаар хагаад одоо даваад толцсон байна шүү дээ. Одоо тэнгуут дараа нь чи битэрч ямар нэгэн тиймэрхүү бас ингээд асуудал гарах юм бол чи битэр одоо ядч өмнөшгөө амар гүнзгий ганцаардлыг бол авахгүй байх гэж би бодож байна. Тийм би ингээ уухгүй байхгүй. Үнэ. За ер нь бол яг сэтгэл хөдлөө, сэтгэл хөөрлөө өстэй инээмэр үйл нэгэд уйлмаараа уйлж гараа гэж үнэхээр хэлмээр байна. Тэр үнэхээр чухал шүү. Тэгээд би түрүү нөгөө уйлхий гэсэн ч уйлах газар олддггүй гээд тэр бүр надад амар үнэн байдаг гэсэн нэг нөгөө миний дотор ингээд амар хэцүү. Тэгээд ингээд уйлах гэхээр надад үнэхээр уйлах газар олддгүй байсан заяа. Тэгээд сургууль дээрээ хүүхдүүдийн ангийнхны хажууд ингээд уйлаад ич чадахгүй. Тэгээд сургуулаас гараад ингээд ажил руу явж явах замдаа ингээд татуусан ч юм уу те ингээд олон хүмүүстэй гудмаар ингээд уйлаад яваад ич чадахгүй. Тэгээд ажил дээр очиод ажлынхан дээрээ уйлаад ич чадахгүй. Гэртээ ирээд гэрийнхнийхээ хажууд уйлаад ич чадахгүй. Тийм үнэхээр уйлах газар олддгүйсэн. Гэтэ би бол үнэхээр тисээд миний нулимс ингээд тисэгдэхгүй ингээд гоё урсчдаг байсан л та. Тэгээд тийм баригдахгүй. Тэгээд хатуусан төстэй уйлал явна. Хичээл дээрээ ч гэсэн хаяа ингээд уйлцдаг байсан. Тэгээд яг тасгал хийж яхад бэлтгэл дээр бол би бас айгүй хуйлдаг байсан. Ингээд нөгөө тасгал хийж яхад ингээд уус амар хөөс гарна шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө тасгал хийж яхад нөгөө төвчээрийн тасгал масгалынгууд ингээд угаасаа өвдөж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэргээр далимдуулаад ингээд нэг юмны далин болгож уйлаад байдаг гэсэн. Уйл газар болтохгүй болгоод нэг юм болонгууд уйлаад тэрэн дээрээ дөрүүлээд амар хөөлждөг байсан. Тэгээ би тасгал дээрээ бас их хөөлдөг гэсэн. Тэгэл ер нь бол усанд орж явахтаа хүртэл их хөөлдөг гэсэн. Тэгэхээр ерөөсөө уйлмаараа уйлж байгаарэ. Тэгээ надад тийм уйлах газар олддгүй. Ер нь ингээд сэтгэл зүгээ илэрхийлэх тийм газар надад олддгүй байсан учраас би яг ингээд бүр ганцаараа хайгаа гэлүүд хүсэж гэлсэн. Ганцаараа уйл би уйлахад хамаагүй шүү дээ. Ганцаараа хаад би инээсэн ч хамаагүй шүү дээ. Тэгээд тийм болохоор би яг тийм ганцаараа ер нь илүү яг ганцаараа ингээд энэ амьдралтай нүүр тулж үзье. Тэгээд би өстэй нэмэр үедээ нэгээд уйлмар үедээ уйлаад ингээд ганцаараа жоох амьдраад үзье гэдэг. Яг тийм нөгөө уйлахч газар олдохгүй бас үед бол илүү хүсэж ирсэн гэх юм уу. Тэгээд яг ганцаараа амьдарч ирсэн байгаа. Тэгээ чи Монгол яваад ганцаардл нь яасан? Харилсан уу? Тэгээ би Монгол буцаж байгаа шүү дээ. Тэгээ Монгол буцаад шууд ингээд яг ганцаардалтайгаа нүүр тулаад ганцаардлаа давж гарсан үгүй л үгүй. Ерөөсөө үгүй. Бас их хугацаа орсон. Би Монгол очингуудаа яг 4 хоног л ингээд өөрийнхөө гэрт ингээд төрсэн гэрт
ингээд ээж автагаа хамт амьдрахад ингээд надад амар юм яг тэр өдөрсөн мэдрэмж би байхсгүй газар байгаа юм шиг санагддаг байсан. Уг нь л миний өдөрсөн гэж шүү дээ. Хамгийн байсан газар. Хамгийн тайван, хамгийн тухтай, хамгийн дулаахан газар байтал би яаж юм ингээд тайван, тухтай байхгүй газар гим хийцэн юм шиг тий. Нэг сонирн байгаа цахгүй. Тэгээ би яг 4 хоног л гэртээ байж агаад шууд ажил ороод. Тэгээд тусдаа ганцаараа амьдарч эхлэв. Тэгээд ганцаараа амьдарч эхэлсэн чсэн надад дахиад нөгөө өөртөө нуур толох цаг байгаагүй. Би ингээ өглөө 9-с гараад тэгээд түрн шүн хамгийн эртдээ 1 цаг, хамгийн оройд 3 цаг гэд гэртээ ирдэг байсан. Тийм ажилладаг байсан. Тэгээд айгу ачаалттай ажилладаг. За тиймэрхүү байдлаар за би Монгол руу яг тэр оны 12 сарын 20-доор буцсан. Тэгээ би нэг сарын яг 1-ээс нь билүү ингээ ажилд орж эхлэв. За яг хизээ нүүр тулсан бэ гэсэн чинь 6 сар ажилласаа гарч байгаа. За тэгээд би 6 сар ажиллаад гарахдаа би нэг залуутай танилцаад. Тэгээд хөрхөн харилцаад эхэлсэн байсан байхгүй юу? Тэгээд илүү дотнцоод үрхэж эхэлвэ браяг албасаар. Тэгээд тэр залуутайгаа 4 сар гаруй үргэж жагаад тэгээд нэг тэр залуугийнхаа гэр бүлтэй танилцаад тэгээд ингээд тэр залуучсан манай ээж аваартай танилцаад ингээд 2 сарын гэр бүлээ ингээд таньдаг болчихж байгаа шүү дээ. Тэгээд тэдний нэг 90 очин ингээд байдаг байлаа. Тэгсэн чинь би ингээд толинд харна шүү дээ тий. Би юусаа харагдахгүй заяа. Тэр аюу санаа мэдрэмж. Юусаа би харагдахгүй ингээд миний би ч юм шиг эсвэл нэг өөр хүний биеийн дотор яваад орсон юм шиг нэг л тийм сонин мэдрэмж төрөөд болтгоо. За тэгсэн чинь нөгөө хийх дуртай байдаг байсан сонирхолтой юмудаа хийхийг бэлдсэн. Жишээ нь ер нь би тийм спортын талын юм баггүй. Ер нь спортод аягүй хайртай. Тэднийг аюураас хийхийг бэлдсэн. Дургу ч юм шиг болцсон цаг. Аягүй сонирхолтой болцсон. Тэгснээ яг миний амьдралын одоо яг нэг өдрийн хэм маяг нь өглөө сэрлээ. Тэгээд ингээд өглөөний цавуулаа гэр цэвэрлэлээ. Тэгээ байж агаад нэг орой олчихно. Орой олонгууд орой хоолоо хийлээ. Орой хоолоо идлээ. Ягаа угаалаа. Хэсэг байж агаад зүгээр унтцдаг. Ямар ч юм идэвхтэй амьдрал байхгүй. За тэгж явж агаад бүтэн 1 жил өнгөрч байгаа байхгүй яг юм байдалтай. Тэгээд би өөрийнхөө хизээч харж байгаагүй тийм өндөр тоог харсан чинь 93 кг хүртлээр таргалцсан заяа. Тэгээд тэрнээс өмнө манай ээж надад амжилтсан байхгүй. Чи ингээд найз залуутай боллоо гэхэд яага өөрийгөө хаяад байгаа гэсэн байхгүй юу. Би тэр үгийг сонсчоод хальт надад гүнзгий туссан. Хальт гүнзгий тусаа тэгээд би ингээд орхицсан заа. Тэгсэн чинь яг нэг юм 93 кг хүрээд тэр өгүүлбэр нь дахиж надад сонсогдоод тэгээд яг тэр үеэс эхлээд ер нь би яагаад байгаа юм бэ? Юу болоод байгаа юм бэ? Би ер нь Монголд яг яах гэж босож ирсэн мөлий гэж зорилгоо санаж байгаа байхгүй. Би Монгол руу зөвхөн би ганцаардалтайгаа нүүр тулна гэж ирээгүй. Би шал өөр том зорилготой ирсэн. Тэгээд яг тэр үеэс эхлээд өстой ганцаардалтайгаа өөртөө нүүр тулж эхэлсэн дээ. Тэгвэл ганцаардалтайгаа ингээд нүүр тулсан юм ба штэ. Одоо тэгвэл яг ямар аргаар ч гэх юм уу яаж гарсан бэ ганцаардлаасаа? Хамгийн эхлээд бүгдийг хүлээн зөвшөөрсөн. Бүгдийг.
тийм ээ би 93 кг хүрсэн байна. Би бараг одоо өвлийн 3 сарын турш, одоо 2 сарын турш нэг өмд, нэг цамц энийг л өмссөн байна. Угсаа бусдад таарахгүй. Бүр 93 кг шүү дээ. Тэгээд тэрийг хүлэн зөвшөөрч эхэлж байгаа. Өөрийнхөө ааш зан, за дээрэс нь анх ирсэн зорилгоо би умарцсан гэдгийг хүлэн зөвшөөрч байгаа. Ер нь бүх л яг тэр зөвсөлтөд бүгдийг хүлэн зөвшөөрөхөөс эхэлж байгаа юм л да. Тэгээд айгу сэтгэл өвтгөн байсан. Тэр хүлэн зөвшөөрөх процесс нь. За дараагаас нь за эндээс гарахын тулд хичээгээд байхад хажуу талаас намайг юм татж байгаа ч юм уу, эсвэл дэмжихгүй байгаа ч юм уу, тиймэрхүү зүйлсүүдээ хайж эхэлсэн. Тэр донд миний нөгөө иргэшсэн залуу маань орж байгаа. Тэгээд нөгөө анх ирсэн зорилгын дагуу үйлдэл авч эхэлсэн. Тэрэндээ бэлдэж эхэлсэн. Тэгээд дээрэс нь хооллолт нөгөө дасгал хөдөлгөөн мэдээж орж ирж байгаа. Тэгээд хамгийн том зүйл нь сэтгэл зүй байсан. Өөртөө бүр маш их ярьсан. Тэгээд нэг сонин юм хэлэхэд нэг юм мэдрэмж байсан. Хүн би шүү дээ 3 сард одоос тэгээд 7-8 сарын өмнө би шүү дээ ийм болцсон байсан. Гэртээ ээж автагаа одоо хамт байгаа байхгүй юу тэр 3 сард. За. Тэгсэн чинь би хизээч ингээд тоож уурлахгүй ч юм тоож сонсдоггүй. Тийм зүйл дээрээ би ингээд дүрс гэл амар ууралдаг болсон юм. Ингээд ээж хоёр ингээд өөр зүйлийн тухай хоорондоо ярилцаж байгаа шүү дээ тий. Тэгснэ тэрийг би ингээ хажуугаар тэр хоёр хажуугаар явахдаа ингээ сонсонгуудаа тэр ярьж байгаа зүйл нь ч юм уу надад амар ингээ уур ингээ санагдаад би тэр хоёр руу ингээ уурддаг ч юм уу тий. Тэгдэг байсан. Ингээ гин ингээ дүрс гэл бүр ингээ юу амар энгийн ингээ уурлах нөхцөлгүй юм дээр амар уурдаг болсон юмсан. Одоо уурлангуудаа эхлээд бол ингээ ёо гэл ингээ өнгөрдөөсөн мар сүүл рүүгээ ойрлж хасгарч эхэлдэг болсон цаа. Тэр үед хамгийн гол нь яг ингээд ойрлж байх үед тэр хүн рүү ууралж явах үед би өөрийгөө ингээд нэг за 10 секунд ч юм өөрийгөө ухаан мэдрэлийг алдсан байдаг байсан. Ерөөсөө өөрийгөө удирдах чаддаг байсан. Дотроо хүн чинь ингээд хүнтэй хэрэлдэхтэй ч юм уу те хүн рүү ингээд уурлахтаа хүн за ингэж хэлж болохгүй гэд нэг хүн чинь нэг өөрийгөө удирддаг тийм юм байхгүй. Ямар ч удирдлага нот байдгүй. Амар ингээд ойрлдог. Тэгээ миний хэлдэг үг дугаа бай, цаашаа бай, тэг яах гээд байгаа. Дугаа бай, өө гэж амар ойрлдог, амар хашгирдаг болсон юмсан. Тэнгүүтээ би тэр нь ингээ удаан үргэлжлэхгүй за. Ингээд нэг тэрнийхаа дараа тийм амар гимшиж ханамсдаг. Тийм. Нэг 20-оос 30 секунд л ингээд амар ингээд өгсрүүлэл ойрлонгуудаа шууд гимшин. Яг л би тэрийг хамгийн хайртай хүмүүстэй гаргаж авахгүй ээж хоёрт. Эмнээ эргэн ойронд ээж хоёроос өөр хүн байхгүй байгаа л да. Гэхдээ тэр хоёр ямар буруутай юм бэ юм. Тийм хот би тэр хоёр л амар ингээ ойрлж хашгирчаад шууд араас нь ингээл ээжийн ингээ над руу ингээ гайхаад харж байгаа шүү дээ. Тэр олон жил ингээл намайг өсгөж хүмүүжүүлж явж байгаа тийм ааш араншин гаргаж байгаагүй юм тий. Тэгэл ингээ ойрлоо чарлаа. Тэг яаж яах тэр шалтгаан амар энгийн. Бараг өөрөө ч мэдгүй. Тэр чинь бараг шалтгаан ядах юм. Шалтгаан байхгүй тий. Тэгээд над руу өөр ингээ гайхаж харж байгаа. Тэр харцсан ингээд бэм гэмшээд өөрийгөө амар өвтөж байгаа. Тэгээд эхэндээ бол би тэгчээд ингээд бата бантаад гэх юм уу. Тэгээд ингээд юу ч хийдгүй өөрөөрөө яварчдаг гэсэн зав. Тэгээд чимээгүй ингээд өөртөө ярьсан яагаад ингэж байгаа юм бэ гэл ингээд өөртөө хэлээд байж аваад дараа нь за энэ барыг хамгийн сүүлийн тохиолдол нь болсон баха 4 сарын 12 байсан. Өдрийн аягуулсан таанаад шүү дээ. Тэгээд 4 сарын 12 байжсэн чинь дахиад ээж аваараас гадна дахиад нэг хүнссэн ингээ галтгоон тэр 3 юм ярьсан. Тэг би ингээ галтгоороо юм уух гад ингээ шүгэ онгоолгоол аягаа авангуутаал тэр 3 яриа заяа. Миний амар уурыг хүргээ за ярьж байгаа юм зүгээр юм энгийн өдөр тутмын яриа. Өө чи тэгсэн үү би ингэсэн гэдэг тийм л яриа заяа. Энд чи би ингээ амар уурал ингээ тэр хорлоо хашгирсан заяа. Амар ингээ орилоо зөө. Тэсэн чи ингээ тэр гаднаас одоо орж ирсэн тэр гадны хүн те ингээд намайг аягүй сайн мэддэг мөхгүй юу. Тэг
хүү миний дүү яаж ийна ингээд зүрх мөрөх чинь зүгээр үү те ингээд хамаг би чинь салгалаад байна мэн гэдэг ч аахгүй юу. Тэгсэн чинь би бүр ингээд ямар хамаа те ингээд амар хашгираад тий бүр рүү ороо зөө. Яг тэгэхэд анх удаа амар байсан. Яг тэр нөхцөл яг тийм үйлдэл тийм араншин гаргаж байгаадаа гутарч би яагаад ингээд байгаа юм бэ гэ бүр амар ингээ уйлжсэн байхгүй юу би. Тэгсэн чинь дотроос намайг авраач гэдэг тийм хоол сонсогдсон. Надад туслаач гэд ингээ дотроос штэ. Тэгэл би хүүш гэд ингээ би өөрөө бодог байх чинь тийм хоолоо ингээ хүний дотроос сонсогдно гэдэг чинь амар сонирхолтой штэ. Тэг ингээ уйлж агаад ингээ амар юм тэр үеийн мэдрэмж үнэхээр гүнзгий мэдрэмж байсан. Тэгээ би хүүшээ тэ энэ дотор юм байна гэд. Тэгээ би за ер нь бичнээ ингээл дасгал хөдөлгөөн хийгээл ингээл эрүүл амьдралын маягт ороод тэр нөгөө зорилгын төлөө ингээд юмаа бэлдээд явж байгаа ч гэсэндээ би дотогшоо өнгөхгүй бол энэ бүхэн ингээд зөв зам руу орохгүй мэн гэж ойлгоод тэгээд тэрнээс багаар ингээд нөгөө намайг авраач гэсэн дуу хоолойноосоо буцаага асууж байгаа байхгүй. Яасан? Чамд яг юу болоод байгаа юм бэ? Гэ асуусан чинь буцаагаад нөгөө 2 жил гадаадд амьдарч байхдаа авсан бүх мэдрэмжүүд урсаал гараад ирсэн. Тэгээд тэднийг би тэнд нэгээр нь стайл ойлгох үедээ уйлж, инех үедээ инээж имчилсэндээ тэр нь болохоор зүгээр яаж гэж амар энгийн юм бэлээ. Зүгээр бие сул тавиад тэгээд аль болох юм ганцаараа юм тухтай байх нэг юм хэсэг бүрдүүлээд тэгээд юу яжсан өөрөөс асуугаад тэнгуут ингээд амар хэр гарч иж байгаа юм чи одоо тэр үед тэр охин те тэр охин тэгсэн тэр үг нь надад амар хүн туссан юм байна. Тэнгуүтээ би өөртөө хэлээд гэт уучлаарай гэ дандаа өөрөөсөө уучлахгүйгээд гэт бүгдийн хүлээмжшэр. Тэгээ энэ үед бас намайг ингээд яг юм энэ мэдрэмжээс сул тавих хэрэгтэй гэдэг ээж зааж өгсөн. Бид нар уйлсан гэсэн шүү дээ. Тэр хашгирч байгаа өрөөндөө ороо бүр ингээд үнэхээр зөвхөнгөө гараа уйлсан. Тэд ингээд манад байсан тэр хүн ингээд гараа авчиж байгаа шүү дээ. Гадны хүн. Энд ээж ирээд би ингээд цаашаа харсан хуучсан чи ээж ингээд миний нуруунд дээр ингээд гараа тавьсан чи би бүр илүү ингээд чангаар уйлж байгаа хгүй. Тэрнээс өмнө ингээд чимээгүй л ингээд уйлаад энэ чи ээж надаас юу ч асуухгүйгээр бас намайг ерөөс заанахгүйгээр тий. Уйлаа гэжээс аахгүй. Тэгсэн чинь хэвээр нэрэ бүх юм гаргаа уйлаад тэгээл за ер нь тэр үедээ барьсан бүх мэдрэмжүүдээ гаргаагүй улмаас л яг одоо ингээд гинт ингэдсэн байна гэдгийг хамгийн анх ойлгоод тэгээд би 6 сар хүртэл ингээд 3 сарын турш өдөр бүр ингээд өөрөөсөө уучлахгүйгаад тэгээд эдгэрэл явагдаж эхлэв. Тэг ганцаардлаас гарсан шүү дээ. Яг тийм ингээ хэдий ингээд өөрөө одоо завгүй байлах ч юм уу эсвэл тасгал хөдөлгөөн хийх ч юм уу тий энээс гадна хамгийн бас нэг гол чухал зүйл нь үнэхээр дотоод сэтгэл рүүгээ тэр дотоод хүн рүүгээ өнгөж харах нь бүр маш чухал гэдэг юм лээ. Би бас яг нөгөө тасгал хийгээд ингээд завгүйсаа ингээд тэгсэн шүү дээ. Тэгэхэд манай тасгал дээр яг орж эхэлсэн байхгүй. Би өмнө ерөөсөө явыг сонирхдаггүй байсан заяа. Яг мэддэг ч гэсэндээ би явах юмсан гэж бүр сонирхдаггүй байсан байхгүй. Тэгээ манай тасгал дээр нэг хичээлийнх нь өдөр яг йогийн хичээл олъё гэж хураад тэгээ яг йог орж ирсэн. Тэгээд л ингээд би яг тэр хичээл орж ирснээс хойш би ингээд хөөх бас энэ мэдрэмж бас жоохон авч болт юм энэ одоо йогоос тий юм тийм ээ. Тэгээ би яг тэр йог ингээд хийж яхад ингээд би илүү төвлөрч чадчихжээ. Илүү би дотгошоогоо анхаарч чадчихжээ. За би ч одоо яагаад байгаа вэ? Одоо яах чагаа вэ? Юу болоод байгаа вэ гэдгийг илүү дотгошоогоо яг өнгөж яг өөрийнхөө үнэтэй нүрт тулж чаддсан юм билээ. Тэгэл би тэр хичээл сууснаас хойш энэ бас ийм гоё мэдрэмж өгд юм байна. Би бас ингээд энэгээр юу өөрөө ингээд яваад байвал илүү гоё дотроосоо ингээд өөртөө ярилцаж чадах юм байна гэдгийг ойлгож аваад тэгээ би гэртээ одоо нэгснээ бясалгал хийж гисэн гэх юм уу. Гэртээ яг ингээд өөртөө тэр орчныг бүрдүүлээд яг төвлөрөөд нэг чимээгүй газар л байвал би хаанч очиод хамаагүй баг ингээд бусад өрөө маань хүнтэй хүмүүстэй байгаа байвал би
бараг 0 өрөөнд орж байгаа хаалгаж хөдөлж байгаа ч хамаагүй тий. Ингээд чимээгүй л газар байвал би ингээд очиод ингээд сайхан төвлөрөөд анхаарад за яагаад байгаа лээ, юу хэцүү байгаа лээ, одоо яах вэ, одоо яамаар вэ гэд ингээд нэг өөртөөгөө яриад би яг хинт гомдоод байгаа лээ, одоо энэ гомж байгаа хүнийг яах вэ, би ингээл уйлал хэнийг нь гомдоол ингээл гоншгоноо л яваад тах уу гэдэг ч юм уу тий. Би ер нь өөртөөгөө ярьж сурах нь бол маш том чухал зүйл. Өөртөөгөө ер нь ярьж сурснаар тэр гомдоод байгаа хүмүүсээ явуул сурна. Тэр хүмүүсээ явуул сураад үнэнтэйгээ эвлэрнэ гэдэг чинь ер нь бол итгэрлийн маш том алхам. Тийм ээ. Би бас тэгж бодож байгаа. Тэгэл ер нь окей энд ингээд надаа шинэ ажилд ороод шинэ зүйл хийгээд ингээ миний амьдрал ингээд ахиц твшиж энд гарч байгаа ч гэсэндээ би яг л нэг тийм миний амьдрал нэгэн хэвийн уйдгартай нэг тийм ажил гэр бэлтгэл гэсэн нэг тийм сонин хэмнэлд орчихсон. Тэгээ нэг тийм яг нэг тийм олон хүнд үндч гэсэндээ ганцаарцсан тийм мэдрэмж маань байгаад исэн учраас би ерөөсөө цоо шин амьдрал руу оръё. Цоо шин алхмыг эхлүүлье. Жинхнээсээ гав ганцаар байж ганцаардлыг мэдэрч үзье. Би яаж давж гарахаа би өөрөө бүр ингэж мэдхийг хүсэж ин гэж би хүсэж яагаад тийш явсан. Би бол яг тэгж гадагшаа явахдаа ямар ч сан дотор хүнээ бол сонсоод сурчсан байсан. Тэр надад маш их тус нэмэр болсон доо. Гадагшаа яваад мэдээж би нөгөө яг чиний янаад мэдэрсэн мэдрэмжүүдийг ер нь мэдэрч байгаа шүү дээ. Тэгэхэд би ядаж нөгөө дотор хүнтэйгийн яриа сурчсан, бясалгаа сурчсан, өөрийгөө тайвшруулад байх зэрэг сурцсан байсан учраас надад гадагшаа явсан ч гэсэндээ хүн цогцолтоос ирж байгаа ч гэсэндээ өөрөө тайвшруулаад сурцсан байсан учраас маш тундаг байсан. Маш тэжгүй байсан. За тэгвэл яг үндсэн асуултаа тавиад бичлэгээ ер нь дуусгая. За минут нэлийн авсан байна. Тэгвэл бид яагаад заавал ганцаардаж сурах хэрэгтэй юм бэ? Энд хоёлаа хариулт өгье. За тийм. Ганцаардлал угаасаа хүн болгоны амьдралд ямар нэгэн өөр одоо нөхцөл байдлаар тулгарна, гарч ирнэ. Хүн болгон энэ нүүр тулна. Гэтэ одоо яг ингэ сонсож байгаа хин нэгэн яг тэр туулах гад яг тэр нөхцөл байдалж байгаа үгүйсэхгүй. Хэрвээ тийм хүн байх юм бол би өөрөө чинь маш мундаг байгаа шүү. Үнэхээр том чухал алхмыг хийх гэж явж байгаа шүү. Энэ бол үнэхээр одоо ингээд амар хэцүү ингээд үнэхээр ингээд гонигтай маш хэцүү бүх юм чинь ингээд дааж давшгүй бүх зүйл өөрийн чи эсрэг байгаа юм шиг санагдж байгаа ч гэсэндээ үгүй энэ бол цаг хугацааны л асуудал. Хэсэг хугацааны дараа хэдэн сарын дараа эсвэл хэдэн жилийн дараа ингээд тийм энэ чиг ингээд гэдэг болсон байх шүү. Энийг л ярьдаг те. Яг энэ зэгт бол энийг давж тууснараа танд юу ирэх вэ гэхээр хаанч байсан, хаанч очсон, мэдхгүй газарч байсан, юу ч хийсэн, юу ч ихлүүлсэн бэ, хитээж учирч уулзсан бэ, ямар ч нөхцөлд орсон тэр хүн цохилтыг жинүү тэр нэг хэцүү зүйлийг ядаж 50% хөнгөлөө сэтгэл зүргээ оруулна. Одоо ингээд амар хүнд зүйлийг ингээд шууд сэтгэл рүүгээ тэр хүн чигээр нь пал хийдэл ингээд оруулахгүй гэсэн үг. Эхлээд ингээд даваад гарсан юм бол тэр хүн зүйлийг окей би ингэж байгаа юм болохоор ингэж байгаа. За ингэн гэд нэг тийм ядаж нэг сэтгэл зүйн бэлтгэлтэй болоод нэг тийм арай хөнгөн тусгаж аавна. Гэхдээ хөнгөн тусгаж байгаа нь үл тааж байгаа гэсэн үг биш. Би үнэхээр ингэсэн байна, ингэх хэрэгтэйсэн, тэгсэн байна. Тэгээд ингэж байгаа юм байна. За ойлголоо гэд нэг тийм хүлээж авч байгаа. Гэхдээ сэтгэл зүйдээ тийм амар пал хийдэл хүн дээр бол тэр чигт нь одоо оруулахгүй гэсэн үг. Тэгж сурна. Тэгээд ганцаардаа сурна гэж байгаа. Энэ нь болохоор одоо тэгээд нөгөө сэтгэл зүйс нийсэн ч бай, нэлээг хүч ингээд найзуутай байгаал би амар ганцаарч энэ хүмүүс намайг ойлгохгүй байна гэд хин нэг нь найдахгүй биш. Өөрөө ингээд нөгөө би өөрийгөө хайрлаж гин, өөрийгөө ингээ явж гин, би чадж гин гэд ингээд нэг тийм
өөрөөрөө ганцаараа байж сурах нь бас айгүй том даваа бол. Хин нэгнээс гортгүй, хин нэгнийг хүлээхгүй, харахгүй өөрийгөө болгоод чадаад аваа явчихдаг. Тэр чадвар. Тэгээд яг нөгөө дотор хүн нөгөө мэдээж дотор хүнтэйгээ ярилцж сурна. Миний хувьд бол энэ ийм 3-5 талтай гэж бодож байгаа. За миний хувьд яагаад бид ганцаараа сурах хэрэгтэй юм бэ гэх юм бол бидний ингээд бодож байгаа мөрөдж байгаа амьдрал байгаа шүү дээ. Тэр амьдралд хүргэхийн тулд биш бид нар өөрсдөө хүрэхийн тулд ганцаарч сурах хэрэгтэй. Ганцаардаж. За яагаад вэ гэхээр бид нар ганцаараа сурснараа people pleaser гэж ярьдаг шүү дээ. Хүмүүсийн ай тухайд нийцүүлж өөрийгөө хойшин тавьдаг. Тэхээ болно. Бид ганцаардаж сурах хэрэгтэй юм байна гэдгээ үнэхээр ойлгосон цагт дээрэс нь хохирогчийн сэтгэл зүйтэй байха болно. Яг тэр үйлсэнчлэн олон хүмүүс дунд байж ижсэн ингээл эдгээр яагаад намайг ойлгохгүй байгаа. Намайг таахгүй байна. Би ганцаараа л ингээд юм гэдэг. Тэхээ болно. Хохирогчийн сэтгэл зүгээс сална. Энэ хоёр маш чухал зүйл шүү дээ. Энэ хоёрыг гээж чадсанараа амьдрал илүү хамттай юм байна гэдгийг ойлгоно. Ганцаараа байсан ч жаргаж болох юм гэдгийг ойлгоно. Ганцаараа хэдийн ингээ бүтэн торт ганцаараа яж байгаа гэсэн тэр тортны амт ганцаараа идэж ин да гэд муухай амттай болохгүй байхгүй юу? Тэр ганцаараа нэг ресторанд ороод хоол идэж байгаа нь тэр хоолны амтыг өөрчлөхгүй байхгүй юу? Тэ ганцаараа идэж штэ. Наттай хамт идэх хүн байхгүй штэ гэж гуниглахад. Тэг ганцаараа ингээд кино үзэж байгаа тэр киноны агуулгыг ганцхан хүн үзэж ингээс өөрчлөхгүй штэ. Тэ ерөөсөө тийм болохоор ганцаардаж сурснараа магадгүй бид нэр илүү амттай амьдралыг мэдрэх боломжтой. Юмыг харах өнцөг нь өөрчлөгдсөн. Тийм, харах өнцөг нь өөрчлөгдөн. Би бас яг тэгжсэн ш нь яг ингээ ганцаардлаас гарахад би өмнө ингээл гэрлүүгээ хайрдаг замаараа би ингээд өмнө хичнээн жилчээр замаар ингээд яг л ингээл тэр замаараа ингээд 40 явцсан. Тэмүүт би өмнө ерөөсөө ажиллаж байгаагүй. Ерөөсөө бүр тэрийг бүр ингээд харах сүхөөш надад байдаггүйсэн зү. Тэгээ яг ингээд ганцаараа ингээд яг ингээд тэр зүйлтэйгээ нүүр тулаад ингээд явж хат яг ингээд ганцаар явж хат зүгээр ингээд замын хажуудлын манай тэр замын хажуудал байдаг тэр модыг би ингээд анхудаа баг харж байгаа заяа. Тэгэл тэр модыг хараад тэр мөчөр нь ямар гоё юм, цэцэг нь ямар гоё юм, навчин нь ямар гоё юм, энэ навчин дээр тогтцсон тэр цас ороод энэ ямар гоё үзэгсэн таарад юм бэ гэд ер нь ингээд юмыг харах өнцөг амар өөрчлөлттэй юм билээ. Амар жижиг юмнаас хүртэл хүн ингээд амар гоё аж аргалыг мэдрээд тэр аж аргалыг би яг мэдрээл хөөх би яг өөрчлөгдөж байгаа юм байна да. Үнэхээр миний ахаад нэг нүд нэгдсэн юм байна гэж би амар бодсон. Зүгээр ингээд одоо хатуусанд явж ах ч юм уу ингээл цонхоор хараад тэр цонхны гаднах орчин нь хүртэл надад амар гоё харагдаж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд яг ийм ганцаардалтаа бүр яг гүн ороод тэрний ганцаардлын муухай мэдрэмжүүдийг аль болох юм богинохон мэдрээд өөрсдөө татаж аваасай гэж сэтгэлээсээ хүсэж байна. Яг ийм тэр муухай мэдрэмжүүдийг удаан мэдрэхэд бидний амьдрал дэндүү хайран тийм болохоор аль болох хурдан хугацаанд өөрсдөө татаж гаргаад нар ямар үзэсгэлэнтэй байгаль ямар үзэсгэлэнтэйг олж хараасай гэж хүсэж байна. Тэгээд бүх юм болно доо. Сайхан болно доо. Ер нь тэгэл дотоод хүнтэйгээ сайн ярихад л тэгэл аяндаа ингээд сэтгэл зүйн гоё чөлөөлөгдөөд биеийн ч гэсэн гоё чөлөөлөгдөөд дахиад нэг нүд нэгдээд тэгэл гоё ялна дөө. Тийм. Тэгээд өөрсдөө битгий хүчлээрээ зүгээр инээмэр бол инээгээд уйлмаар бол уйлаад тий. Заримдаа ингээд юу ч хийхгүй залхуурмаар санагддаг үед шүү дээ. Тэр үед ч гэсэн тийхэл хэрэгтэй. Би
би бас яг өмнө ингээ яг одоо алдаа гэх юм ч бас хашийн би чинь анхудаа л те тэр ганцаардалтай яг анхны нүгэр тулт хийсэн болохоор би мэдгүй тэгээд би сучрал яаж байгаа. Тэгэхэд би яг ингээд надад амар хэцүү байгаа штэ миний сэтгэл зүй ингээд айгүй хэцүү болсон ингээд сэтгэл зүй хэцүү байхаар бүх юм хийхэд ингээд надад бас амар төвхт болж штэ. Ер нь бол тийм бахад би заавал энэ одоо тий энэ одоо гэрэг өнөөдөр би заавал сурлах ёстой ч юм уу тий эсвэл би заавал энэ зүйлийг одоо л хийх ёстой гэд ингээд хэцүү дээрээ улам нэмээд өөрөө хэцүү болгоод улам өөрөө тавчдуулаад хямруулаад ингээд идэг юм байсан байлээ би улам өөрийгөө ингээд бүр ингээд энэ ямар хэцүү юм бэ ямар төвхтэй юм бэ гэдэг тийм мэдрэмжийг нэмээд исэн байлээ. Тийм болохоор ингээд мэдээж юмыг хойш нь тавиад гэсэн үг биш. Гэхдээ нэг өдөр ч юм уу эсвэл нэг хором ч юм уу ингээд зүгээр ингээ юм хийж байгаад нэг зүгээр нэг жоохон ингээ амс хийгээд үзээрэй. Яг тэр мөч тэр акшнд ингээ жоохон өөрийгөө амраагаад үзээрэй. Гэж хэлээ да. За бидний анхны бичлэг нэлээ урт болчих шиг боллоо. Тэгээд энэ хүртэл бид хоёртой хамт сонсож өөрийнхөө тухай эргэцүүлж бас нэг ч гэсэн зүйлийг нэрээ бас ингэж болох юм биш. Ийм мэдрэмж мэдрэх нь тийм ч муухай эсвэл тийм ч буруу зүйл биш юм байна гэж ойлгосон ч юм уу. Тийм нэг ч гэсэн хүн байсан бол бид хоёрын зорилго тийм бид хоёрын хүсэл тийм мэдээж бид хоёр ингээд анхны дугаар маань учраас алдаа дутагдах би тэгээ цаашдаа бид хоёр ингээд суралцаа сайжраад явна. Тийм болохоор та бүхэн маань авахын аваад гих ингээрээ. Тэгээ бид хоёрыг дэмжиж өөрсдийнхөө санаа сэтгэлийг сайн мэдчиж үлдээхийг хүсэж байна. Мөн дээрээс нь өөрсдийнхөө энэ ганцаардал гэдэг зүйлийг юу гэж ойлгосон хэрхэн даван туулсан тухайгаа ч гэсэн бидэнтэй хуваалцвал бид маш их баярлах болно. Тэгээд бид цаашдаа илүү сайжирсаар явна. Тиймээс манай суугийг дэмжиж subscribe дараад өгөөрэй. Энэ хүртэл сонсон баярлалаа. За дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.